Мэдээж хуулийг бол 5 жил тутам сайжруулах зорилготой байдаг. Гэхдээ энэ оруулж ирж байгаа өнөөдрийн хуулийн төслийг бол эсэргүүцсэн барьсан юм бол байхгүй. Ганцхан энэ мөрдөгдөж байгаа энэ стандарт, энэ хэрэгжиж байгаа дүрм журам, энэ олон мянган хэрэгжиж чаддаггүй энэ үйлдвэр, энэ олон дүрм журам, энэ стандартуудаа цаашид юу яаж эмхэлж засгийн газар яаж цэгцлэх юм бэ гэдгийг сонирхож байгаа юм л та. Тэгээд энэ хуулийн 12-ийн 1-д эргэн аж ахуй нэгж байгууллага стандартчлалын баримт бичгийг сонгон хэрэглэнэ гэж байсан. Тэгвэл одоо орж ирж байгаагаар эргэн хуулийн этгээд стандарт дагаж мөрдөнө гэжсэнийг сонгож хэрэглэнэ гэд ингэж өөрчилж оруулж ирсэн. Амар сайхан сайд. Яг зөв. Энэ олон хууль гаргадаг, хуулиа дагсан баахан журам, тэр нь хуулиасаа давсан хууль болж хуурдаг. Маш олон журмуудыг зэгцлэх ажлын стандартаар шийдэх ёстой гэж бодож байгаа. Стандарт нь тодорхой болчих юм бол хэн нэгэн албан тушаалтныг аль нэгэн даргын үе захиж, хэн нэгэн төрийн байгууллагын хүн суртлаас болж ажил асуудал нь гацхгүй тэр стандарт нь цахим нээлттэй болгоод тэгээд тэр цахим стандартаа өөрсдөө буулгаж аваад хэрэгжилдэг байх л ийм тогтолцоог бүрдүүлчих юм бол энэ олон журмуудын хэрэггүй болно гэж нэгдүгээр төцөж байгаа. Бид ер нь цаашдаа хуулийн стандартаа ч гэсэн анхаарах ёстой. Хууль хэрэгжүүлэх процессын хуулийн нүүрээ стандартаа хүртэл байх энэ асуудлуудаа анхаарах ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол энэ стандартын гүйцэж хариулъя. Амар сайхан сайд. Стандартын хэрэгжилтийг хангуулах тухай асуудал одоо бол стандартыг эргэн сонгож болно гэдэг. Сонгоцсон мөртлөө стандартаа мөрддөггүй учраас бид өнөөдөр нөгөө эрүүл мэндийн салбарч байх байдгаараа аюулгүй байдал хүнсний салбарч аюултай байвараа сүүлдээ хүчин зовлон хорт авдартаа нэрвэгдээд ингээд дуусах хэмжээнд хүрч байгаа. Тэгээ энэ хуулиар юу зохицуулах гэж нэхэр нэгэнт амар сайхан гэдэг хүн нэг стандартыг би хэрэгжүүлнэгээ сонгож авсан бол тэрийгээ заавал хэрэгжүүлдэг байя л гэж байгаа. Эрх стандартаа сонгоцсон бол тэр хэрэгжүүлэх үүргийн тодорхой болгоод хэрэгжилтийг хангуулчих юм бол хэн нэгэн араас нь элдв ойлгомжгүй асуудал яриад байхгүйгээр аль алин талдаа хариуцлага тодорхой болгоё л гэж байна.